Эрхэм хүндэд таарах үзэр сонирхдаг найз нартаа энэ өдрийн халуун мэндийг хүргье. За тэгээд өнөөдөр бол хэдүүлээ газар махбодтой одоо охин, үхэр, матрын ордны газар махбодтой хүмүүсийн 12 сарын ерөнхий энергийг уншаад за тэгээд цаашаа 2025 он руу энэ энерги хэр өөрчлөгдөх үү гэдгийг 25 оноос нь уншаад явах учраас та нар маань комент хэсэг дээр за ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө энергийг надтай хуваалцахын тулд миний мэргэнд өөрсдийнхөө энергийг чүү жоохон ч гэсэн оруулахын тулд та нар маань комент хэсэг дээр ингээд ямар нэгэн байдлаар мэдээлэл үлдээгээрэй. За зүрхт ортогсон жоо таарсан, таараагүй тий одоо юу бичдэг тэр одоо надтай ямар нэгэн байдлаар холбогдохыг хүсэж чинь тэргээр та нар мессеж тэг комент хэсэг дээр үлдээгээрэй. За тэгээд өнөөдөр хэдүүлээ 3 сонголттойгоор газар махбодтой ордны мэргийг хийнэ. За ерөнхий төлөв байдлаа шүү. За та нар маань тэгээд ерөнхийгөр нь ойлгоод ингээд явчихна. Хүн болгондоос адилхан энергитэй байхгүй тийм болохоор авах гэхийн ухаанаар хандаарай. За нэгдүгээр хүзэр. За нэгдүгээр сонголт буюу нэгдүгээр хүзэр маань ийм хүзэр байна. За хоёрдугаар хүзэр буюу хоёрдугаар сонголт маань ийм хүзэр байна. За гурав дахь хүзэр маань болохоор за гэрлэхээр харагчин ийм хүзэр байж байна. За тэгээд сэтгэлдээ таалагдсан нэг хүзрээ сонгоод мэргэндээ тавтай мэрэлээрэй. За нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг хий. За нэгдүгээр хүзэр. За ингээд дэш нь тавьчих. Гал мэтрээ. Хамгийн хүмүүсийн ажлын дараа сарын дахин ямар хэмжээ авсан юм хэрэг төлөв байсан юм байна. За тэгээд за яг гол зүйл тодорхой болно. За ингэ тавьчих юм. За нэгдүгээр хүзрийг сонгосон буюу одоо энэ картыг сонгосон, энэ мессежийг сонгосон газар махбодтой үхэр, охин, матрын ордныхан мэргэндээ тавтай морилно. За эрэл хайгуул хийжсэн зүйлээ та энэ 12 сард ер нь бол олно. Гэхдээ таны нэг байр суурь бол байна. Ямар нэг юмны төлөө та ингээд айгүй их зүтгэж байна. Тэгээд тэр зүтгэл чинь болохоор тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр жоохон шунлын донтолт гэж бас магадгүй. За тэгээд та ер нь ингээ холыг харсан алсын хараатай нэг тийм гоё бодол танд байна. Тэг зүүдэнд чинь ч юм уу одоо таны сэтгэл дотор байдаг мөрөөдөлт чинь ч юм уу тийм гоё бодол байна. Тэрнийхээ одоо үндэс суурийг энэ 12 сард бас магадгүй тавьж магадгүй харагдаж байна. За тэгээ ерөнхийдөө бол 12 сард бол таны эрч хүч ер нь 12 сард ер нь жоохон бага логик сэтгэлээ ер нь бол тийм одоо нөө ийм юмны тэнцвэр бас жоохон хэцүү. Тэгээ ер нь жоохон нэг тийм энд ингээ мөн гарсан байгаа гэсэн сартай. Тийм ийм гарсан байгаахгүй. Тэгэхээр таны нэг сэтгэл зүй чинь ер нь бол нэг хоёрцсан тий. Хоёр тишээ савлсан. Магадгүй хоёр одоо хосгүй ч юм уу тийм хүмүүс байх юм бол ганц би залуучууд байх юм бол хоёр хүний сонголтын аль нэгийг нь сонгох гээд ингээд хоёр тишээ дэмжиж байгаа ч юм уу нэг тиймэрхүү байдалтай. За тэгээ ерөнхийдөө 12 сард тодорхой хэмжээгээр хураасан мөнгө төгрөгөө тодорхой хэмжээгээр зарлагдах боломжтой. Ерөнхий байдал бол тэгж харагдаж байна. За газар махбодтой ордныхан маань ерөнхийдөө айгүй эд баялаг цуглуулах энэ 3D ертөнцийн эд баялаг цуглуулах айгүй их дуртай байдаг. За тэрвэрээ ч бас энэ 12 сард бас тодорхой хэмжээгээр шин сонин гоё зүйлүүд худалдан авч эрүүл мэндэд их анхаарах тиймэрхүү зүйлүүд харагдаж байна. За тэгээд их гадаад гоо үзэмжиндээ бас нэлээд их анхаарах
сар байна. Айгу эмгтээлэг мэдрэмж айгу өндөртэй байна. За тэгэхээр одоо юу гэдэг зарим хүмүүс маань энэ 11 сард нь одоо мис ажилбар хийгээ илгдэг ч юм уу те эсвэл гоо сайхандаа анхаардаг ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг 11 сард их хийгээд эсвэл шинэ хувцас худалдаж авдаг ч юм уу тиймэрхүү байдлаар энэ 12 сард гадаад гоозомжинд нэлээд их анхаарах нь за хоёрдугаар нэг том зүйл нь юу вэ гэхээр гэр бүлтэй ээж вэ одоо хостой ч вэ хосгүйч вэ ямар нэгэн байдлаар өмнө нь нөгөө зүрх сэтгэлийн шарх авч байсан хүмүүс маань тэр өмнөх X-тэйгээ эргэж холбогдож жоохон бас нэг бага хэмжээний донтолт ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд бас үүсэх магадaltaй. За тэгээд хэрвээ тэр X чинь буцаж ирж байгаа бол та тэр хүний одоо мөнгөнд нь болдог ч юм уу эсвэл тэр хүн таны мөнгөнд болдог ч юм уу тий ийм маск зүүсэн байдал ингэж харагдаж байна. Энэ хараа ингээд одоо энэ маск зүүсэн багц юм. Тэгээд энд хүлэгдсэн багц. Тэгээд энэ ингээд хараа зүрх сэтгэлийн шархлалт хайртай өмнөх X-тэй хайртай байхгүй тий тэрнээс болоод энэ тэр хүний мөнгийг хараад ч юм уу тэр хүн чиний мөнгийг хараад ч юм уу ингээд айгуу тийм хуурамч ингээд айгу худлаа царайтай байгаастай харагдаад тэнгүүд та тэр хүний өмнө сайхан гоё болж харагдаж маск зүүдэг ч юм эсвэл тэр хүн таны өмнө гоё сайхан болж маск зүүж ингэж хэсэг хугацаанд ингэж амьдарч хамт байж ингэж харагдаж байна. Тэгээд ийм сахиусан тэнгэр тэ ийм эрэгтэй одоо таны хажууд нэг тийм бас маш тийм эрэгтэйлэг энергитэй танд тусалдаг тийм бас хүн байгаад байна. За тэр хүн чинь танд бол энэ 12 сард одоо тодорхой хэмжээгээр тань тайвшралтай сэтгэл зүйн тайвшрал амтрыг өгөх бас бүрэн боломжтой харагдаж байна. За ерөнхийдөө бол энэ одоо нэгдүгээр хүзрийг те энэ картыг сонгосон хүмүүс маань иймэрхүү байна. За энэ бол мессеж карт байгаа. За та энэ дээр болохоор харагдаж байна уу те? Энэ дээр сайн харагдаж байна. Бүрсээгээд байна. Энэ бокс нь юусаа тарахгүй. За энэ дээр болохоор энэ ингээд Алиса ингээд нөгөө мөөгний ингээд хоёр талын захаас нь аваад алинаас нийтэх вэ гэж сонголт хийх гэж байгаа байхгүй юу? За тэгээ алинаас нь идэхээ мэдхгүй тий одоо баруун гар талыгаа идчих юм бол Алиса өөрөө томордог 100 гар талыг идчихвэл Алиса өөрөө жижигэрдээ штэ. Тэгээ ер нь бол хараа энэ зүрх сэтгэлийн шархлалт X-ийн зүрх сэтгэлийн шархлалт хуурамч байдал маск зүүсэн байдал тэгээ энэ бүгдийг та таних тулд ингээд сонголт хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээд та ер нь бол сонголтоо их сайн бодож хийгээрэй. Тэгвэл одоо ийм эмо байдлаасаа болоод бас буруу сонголт хийгээд явж бас магадгүй амьдралд ганц олдох одоо боломж гэж байдаг. Зөндөө олдох одоо маш олон тоогоор олдох боломж гэж бас байдаг. За тэгэхээр таны өөр чинь зүрх сэтгэл яг юу хүсэж байна? Тэрийгээ л хий. Хүмүүсийн дэргээд ингэж маск зүүж хүмүүст баян харагдах ч юм уу эсвэл хүмүүст хайртай харагдах ч юм уу гоё харагдах ч юм уу тэгэд нэг тийм чамин гоё байх ч юм уу тийм үзэгдэл төрүүлж таны хажууд байгаа хүмүүс бол ер нь бол хэрэггүй эсвэл бол та өөрөө бас хүмүүстээс тийм мэдрэмж төрүүлж явах бас хэрэггүй гэсэн. Тэгэх юм бол тэр чинь бол буруу зүйлийн донтолт болж хувирж байгаа байхгүй юу. Тэгээ та энэ эрэл хайгуул одоо тэгээ ирээдүйн төлөвлөгөө зорилгын эрэл хайгуулаа үргэлжлүүлж хайсаар л байх болно. Гэхдээ яг энэ энерги ерөөхдөө энэ 12 сарын энерги ингэж харагдаж байна. Тэгээ цаашдаа 2005 онд 25 онд те энэ энерги чинь ямар хөө төлөвтэй байх нь үргэлжлүүлээ таны энергийн түвшин хэр ахих нь гэдгийг 2025 онд эргүүлээд хэдүүлээс харна. За тэгээд энэ мессежийг сонгосон хүмүүсийн маань мэрэг ерөөхдөө ингээд ерөөхдөө төлөв учраас ингээ өндөрлж байна. Гэхдээ та бас нэлээд хураасан одоо мөнгө төгрөгөө нэлээд өрөх гэдэг шүү. Энэ дээр бас айгүй анхаараарай. Танд гэхдээ хажууд чинь бас танд туслах тийм эргэтэлэг энергитэй сахиусан тэнгэр шахуу тийм мундаг одоо сүнслэг энергитэй хүн бас байна. Тэгээ за ингээд энэ эхний хүзрийг нэгдүгээр хүзрийг сонгосон хүмүүстэй энэ ертөнцийн одоо тий 3D ертөнцийн хамгийн сайхан баялаг тий дээд одоо бүхнийг хүсэн өрөөё. За тэгээд 2025 онд ирж хүчтэй азтай тий хэмжтээр иргэн уулзъя. Баярлалаа.
За одоо энэ хүзрийг хоёрдугаар хүзрийг сонгосон энэ хүзрийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг хийе. За 2024 оны 12 сарын ерөнхий төлөв байдлыг шороо буюу газар нөхөдтэй ордон дээр авъя. Ерөнхий төлөв байдлыг шороо буюу газар нөхөдтэй ордон дээр 12 сарын ерөнхий төлөв байдлыг газар нөхөдтэй ордон дээр авъя. Моторхон үхрийн ордны ерөнхий төлөв байдлыг хань. Ингээд хэлж байна. За ингээ хоёрдугаар хүзрийг буюу хоёрдугаар мессежийг сонгосон энэ хүзрийг сонгосон хүмүүсийнхаа нэрийг хийе. Өхөр охин материйн ордны 12 сарын ерөнхий төлөв байдлыг хэдүүлээ харж байна. За ерөнхийдөө таны одоо тийм логик сэтгэлгээ чинь таны 12 сар чинь нэлээд ирч хүчтэй, мөнгөтэй, орлоготой тий тэгээд ажлын байран дээр ч гэсэн ажил ололт амжилттай юм байх нэ. Гэхдээ нэг зүйл бол бас л нэг зүрх сэтгэлийн одоо шархлалт, хуучин хайр юм уу тий одоо эсвэл нэг саяхан одоо ингээд хосоосоо салсан ч юм уу тий тиймэрхүү энерги бол харагдчихж юм бага хэмжээний зүрх сэтгэлийн шархлалт 12 сард дуусаагүй ингээд байж ахна. За тэгээд одоо таны нөгөө ингээд юм сүнсний одоо гэж ярих уу да ингээд дотоод сэтгэл зүүн одоо энергитэй тэр ингээд энерги чинь ерөөхдөө жоохон тутмаг тиймэрхүү байдалтай байна. Одоо 70 ертөнцтэй холбогдох боломж ч юм уу тий тэр мэлмийн хүрт энэ төр бас жоохон хаагцсан байх магадaltaй. За гэхдээ та бол тодорхой хэмжээгээр бас орлоготой тий энэ дээр ингээд орлоготой одоо бас нөө зарим олсон мөнгөө одоо бусдын сайн сайхны төлөө зарцуулах ч юм уу тий за ерөөхдөө ингээд нөө хүнд туслах ч юм уу тий мөнгөн тусламж үзүүлэх ч юм уу тиймэрхүү боломжууд бас эндээс айгүй харагдаж байна. Хин нэг нь 12 сард бас нэлээд өглөгч байх нэ. За тэгээд ер нь бол нэлээд гоё ирч хүчтэй байна. Гэхдээ тийм бас их зүрх сэтгэлийн шархлалт бас харагдаж байна. За тэгээд та бас ингээд одоо шороо махбодтой тий өхөр охин материйн ордны та маань бас энэ мэдээж бас нөгөө нэг өхрийн ордныхан тий материйн ордныхан бас нэлээд үзэсгэлэнтэй хүмүүс байдаг. Охины ордныхан ч бас нэлээд ажил хэрэгчтэй тиймэрхүү орд байдаг штэ. За тэгэхээр та хэд маань яг уу гэхээр нэлээд энэ одоо 12 сард бас тодорхой хэмжээгээр байр суурь эзэлсэн тий ажил хөдөлмөрийнхөө карьерийг одоо ингээд амс байна. Тэгээд ерөөхдөө шинэ одоо ажил үйлсийн үүд хаалга тий шинэ аз жаргалын хаалгууд нээгдэж байна. За тэгээд зарим одоо ордныхан маань хүүхэдтэй болж магадгүй, зарим ордныхан маань бол гоё сайхан найз нөхдүүдтэй болж баярыг одоо шинэ жилийн баяр ч юм уу тий мэдээж хурим найр ч юм уу тиймэрхүү зүйлүүд их сайхан тэмдэглэх нэ. Тэгээ ер нь бол гадуур цэдур их гарсан тий хүмүүст өгсөн. За тэгээд дотоод сэтгэл зүйн бага жоохон шархалттай. Тэгээ хараа хүмүүст мөнгө өгөхдөө та айгуу тийм хармын сэтгэлээр бас ингэж өгч जैन. Айгуу тийм одоо харамсан байдлаар тий. За хэрвээ энэ жоохон хармын сэтгэлээр өгж байгаа бол тэрийг нэмс өгөхгүй байсан дээрээ тий. Нэг бол та хармын сэтгэлээр өгсөн мөнгө төгрөгөн дээр тий нарийнсан тийм мөнгө төгрөгөн дээр одоо мөнгө төгрөгийг авах ч юм уу тий. Энэ ертөнцийн 3D ертөнцийн өгж байгаа нэг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж шилдэг ч юм уу тий нэг тийм бодит нэг тийм гарт баригдаад нүдэнд харагдчихаар нэг тийм одоо сонин содон нэг тийм гоё бэлгийг та энэ 12 сард авах нь. За энэ 12 сарын нэлээд нарийнхан сартай үеэр танд тийм сонирхолтой таны сонирхлыг татсан тийм бэлэг ирэх нь байна. За тэгэхээр охин өхөр материйн ордныханд нэг тийм бэлэг ирэх гэж шүү те энэ картыг сонгосон хүмүүст. За тэгээд
За мессеж үзрэн дээр чинь хаач байсан те та тав тухтай одоо ингээд ерөнхий нэг сэтгэл амар одоо тийм байж байгаа ч гэсэн таны дотоод сэтгэлгээ чинь сэтгэл зүй чинь айгүйх ядарсан байна. Юунаас болоод ядарсан юм гэхээр магадгүй зүрх сэтгэлийн шархлалаас болоод их ядарсан байж магадгүй. Ингээ бусдын нүдэнд та ингээ гой сайхан те ингээ ирч хүчтэй ийм гой ингээ үзэсгэлэнтэй ингээ ажил үйлсчин бүтээд ингээ мөнгөтэй бол төхөрхтэй те. За ингээд найс нөхдөд бол найс нөхдөдтэй, шинэ бэлгэсэлттэй бол бэлгэсэлттэй ингээ юм чинь байгаа юм шиг. Хэрнээсээ та өөрөө айгүйх ядарсан байна. Хоёрдмал амьдралаар амьдраад одоо жишээ нь ингээ гэрте байхаар гадаа гармаар санагдаад гадаа гарахаар гэрте баймаар ч юм шиг санагдаад тэгээ айл талд нь ингээд одоо ажлаа амжуулаад ингээ гүүхээр таны яг өөрийн чи юм биш юм шиг ингээ хүний одоо юм шиг өөрийнхөө гэрт байхаар нэг айлын дагаад байгаа юм шиг тий айлын дахаар миний гэрч юм шиг нэг тийм хоёрдмал сэтгэлгээ энэ 12 сард нэлээд үзэгдэж магадгүй. Эн чинь нэг жоохон баадгүй зүрх сэтгэлийн шархалтай холбоотой байж магадгүй. Тэгэхээр та энэ логик сэтгэлгээнийхээ одоо тэ нэлээд ирч хүч хурц ухаанаараа бас тэр одоо зүрх сэтгэлийн шархлалаа жоохон давуулж гараад одоо байгаа хайр дурлалынхаа тэ процессуудыг бас сайн шалгаж үзээд тэ тэгж бас нэлээд 2025 онд нилээ ингээд нөө сэтгэл зүйн ирч хүчтэй ингээд ороорой гэсэн нэг тийм мессеж ирсэн байна. За ингээд энэхүү одоо 2 дугаар картыг буюу 2 дугаар мессежийг сонгосон үхэр охин матрын ордныхондоо 2024 оны 12 сарынх нь ерөнхий төлөвийг ингээд уншлаа. Та нар манаас зарим өмнөд нь таарсан байж магадгүй, заримд нь таараагүй байж магадгүй. Тэгсэн ч гэсэн бас нөө энэ мэрэгнээс маань те авах гэхийн ухаанаар хандаад өөртөө хэрэгтэй зүйлээ аваад те цэгцлээд цааш нь үргэлжлүүлээд 2025 онд ирч хүчтэй ороорой гэж хүсэн өрөөё. За тэгээ 3D ертөнцийн хамгийн сайхан эд баялагын дээдийн дээд сайхан бүхнийг те хүсэн өрөөё. За ингээд баяртай 2025 онд тэгээ гоё энергитэй уулзцаая хэдүүлээ. За ингээд 3 дугаар карт буюу энэ 3 дугаар мессежийг сонгосон хүмүүсийнхаа мэргийг уншия хэдүүлээ тий. За тэгэхээр ерөнхий одоо 12 сард 2024 оны 12 сард ерөнхийдөө ямар хөө энергитэй байх вэ гэдгийг харьяа ерөнхий энергийн өхөр охин материалын дээр энерги харьяа гэж байна. За За ингээд 3 дугаар картыг буюу энэ мессежийг сонгосон үхэр охин матрын ордны шороо махбодтой буюу газар махбодтой ордныхоо 12 сарын ерөнхий төлөв байдлыг хэдүүлээ. Уншаа. За тэгээд ер нь 12 сартаа та айгүй их тийм баяр одоо наадам тий одоо юу гэдэг шинжилгээ арга хэмжээнүүдээр бас нэлээд оролцсон тий таны одоо өмсөж зөөх идэж уух одоо бие организмын үзэсгэлэн гоо байдал чинь бүр тэр эмгтээлэг шинж тийм чанар дотоод гоо сайхан гоо мэдрэмжтэй тэр эндчээс маш гоё өндөр байна уу. За энэ хараа ингээд бас их ажилтай байна тий энэ өөр бас нөгөө нэг шороо махбодтой ордны карт их гоё ажилтай байна тий ажиллаас айгүй их гоё кайф бас зарим хүмүүс мэдрэхээр байна. Тэгээ одоо дараагийнхаа
төлөвлөсөн ажил руу бас маш их хүчтэйгээр орж байна. За тэгээд ерөнхийдөө бол оюун санааны мэдрэмж бол айгүй өндөр байна. За энийг ингээ хийчих юм бол одоо ингээ ажил маань бүтчих юм байна гэх мэтчлэнгээр айгүй оюун санааны байдал айгүй өндөр харагдаж байна. За тэгээд нүдэ болгоцсон байгаа ч гэсэн тий одоо ингээд энэ жинлүүрийн тухайг ингээд аль нь үнэ, аль нь худлаа вэ? За аль нь одоо баян, аль нь одоо ядуу вэ? Хин нь хурамч вэ, хин нь үнэнч вэ гэдэг ч юм уу те бүхий л тэр зүйлүүдийг аягүй сайн харж чадчихна. За тэгээ байжсэн чинь тань дээр нэг одоо хуучин ч юм уу те хуучин тэр X ч бас иргэн ирэх бас боломжтой. Яа тэгж гэнэ гэхээр хараа та бүр зүрх сэтгэлийнхаа гүнд ингээд нэг одоо энэ карт сайн харагдаж байна уу? За зүрх сэтгэлийнхаа гүнд ингээд нэг тэ хайрыг цоочлоод ингээд ийм одоо энэ үүрэнд одоо юу гэдэг сагсанд хийгээд ингээд үүрэнд хийгээд ингээд чойжлоод ингээд хадгалж исэн байгаа байхгүй тэр хайраа. Тэгсэн чинь хаалганд онгоолсон байна. За нэг тийм өмнө нь танд удаа учирч байсан тэр одоо хайртай хүн чи ирж таныг жоохон зүрх сэтгэлийн хувьд бол одоо буцааж санал тавьж одоо тийм ингээд хайрын романс үүсгэх бүрэн боломжтой нэг нараа. За 49 хүзээр гарсан байна тий. Angel of Love гэж байгаа. За ингээд зүрх харсан. Таны одоо энэ чоочтой байсан сэтгэлээс одоо тий чоочтой байсан хуучин одоо тэр зүрх сэтгэлийн одоо тэр хайр чинь ил гарч ирж одоо ингэж маш айгүй том маш гоё тийм хайрын романсыг үүсгэх юм байна. За тэр бас таас бас л энэ одоо тий газар махбодтой зарим ордны хүмүүс маань бас л ингээд маск зүгээд хин нэгэн дээр ингээд одоо тий жүжиг тоглож байгаа юм шиг худлаа байдлаар ингээд хүлэгдсэн байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүн чи ингэж хэлэнгүүт нь за чи ингэж хэлэнгүүт нь за тэрийг нь хэлээ. Чи энийг эзэн гэж хэлээрэй гингүүт одоо жишээ ийм хоол эзэн гэж хэлээрэй гэхээр эзэн гэж хэлээл. Нэг бол айл гөрцөж тоглолдог ч юм уу те. Ер нь л ингээл яг нэг нэм жоохон хуурмаг баг өмссөн байдал тань дээр нэг бол таны эргэн тойрны хүнд чинь тийм баг өмссөн байдал байна. А нэг бол та өөрөө ийм баг өмссөн ийм амьдралаар амьдраад байна. Тэгэхээр энэ 12 сард таны ингэж амьдарч байгаа амьдралч үргэлжилсээр байх хана. Гэхдээ та энэ хараа голын энэ дөрвөн хүзрийг хардаа та гэхдээ айгүй гоё өндөр мэдрэмжтэй тань дээр маш гоё хайр ирж байгаа байхгүй юу? Өмнө нь бүр зүрх сэтгэлийг чинь догтлуулж болиглуулж биений чинь бүр гүнд цаашлагдсан тэр хайр тань дээр ирж чинь тэгээд та тэрийг хүлээж аваад уул маш гоё юм байх нь гэвч таны эргэн тойронд нэг маск зүүсэн, таныг гинжилсэн, таныг хашаач хөдлөхгүй байгаа нэг тийм бас энерги байгаад байна. Тэгэхээр та энэ бүх энерги одоо тий одоо үхэр охин материйн ордны зарим нэг хүмүүстэй иймэрхүү энергиуд байж байна. За энэ энерги тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө бас мундаг логик сэтгэлгээгээр зохицуулаад тухайн үеийнхээ байдлаас хамаарат зөв залаад аваа явна гэдэгт бол итгэж байна. За тэгээд мессеж эдгээр зүйлүүд дээр те одоо ерөнхий гаргалгааны мессеж байна. За та өөрийгөө те одоо энэ мессежийг харж байна те толинд нөө алиса харж байгааз. Тэгээд толинд алиса харчаад чиний дотор байгаа одоо тий гаднааных гоё харагдаад энийгээ хөөрөөд баярлаа яваад байгаа боловч толинд ингээ харсан чи амар ядарсан байгаа байхгүй юу? Яг л юм хоёрдмал чанартай бас ингэж харагдаж байна. Айгуу ядарсан байна. Тэгэхээр та өөрийнхөө дотоод сэтгэлээ зүгээ сонс, өөрийнхөө чин хүслийг сонс. Яамаар байна те? Тэрийгээ сонсорой гэж мессеж явуулсан байна. Ер нь бол саан карттэй аз жаргал тэн дээр ирж байна. Гэхдээ яг энэ зургаар унших юм бол та тэ энэ шороо махбодтой зарим ордны хүмүүс энэ мессежийг сонгосон 3 дугаар мессежийг сонгосон зарим хүмүүс та өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох юм бол илүү их одоо тэ энэ гоё ажлын амжилттай байдал, логик сэтгэлгээний чадвар одоо дараагийн ажил руугаа тэмүүлэх ирч хүч за тэгээд нөө эд баялаг, гоо сайхан үзмж, мэдрэмж за тэгээд дээрэс нь одоо тэ өмнөх үнэхээр хайртай байсан хүн чинь гарч ирэх ч юм уу те эдгээр зүйлийг түлхүүр бол та өөрийгөө одоо өөрийнх нь дотоод тэр одоо
юу хүсэж байгаа мэдрэмжээ гаргах юм бол эдгээр сахын энергиуд тань дээр гараад ирнэ гэсэн. Хамгийн гол нь энэ айхтар зүйл одоо тэг гинжлэгдсэн энэ масктай байгаа энэ айхтар зүйлээс салах цаг нь ирсэн байна. Тэгэхээр энэ мессеж бол тань дээр бол өөрийнх нь дотоод энэ мэдрэмжээ айгүй гоё ашиглаад өөрөө юу хүсэж чинь тэрийгээ л хий гэж байна. Хүн ер нь бол одоо ямар нэгэн байдлаар хань ижлэлтэй болоод үр хөвгтэй болоод аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч өөрийгөө хүн боддгоо бусдыг ингээ бодоагүй гэдэг. Тэр тал энэ одоо материйн ордны энэ охины ордны энэ үхрийн ордныханд айгүй харагдчихна. Гаднаа айгүй гоё ирч хүчтэй байгаа боловч одоо дотоод энэ хараа энэ гоё энэ хайрын тэр мэдрэмжээ хаяад маск зүүсэн орчиндоо хүлээдэ үлдэх үү? Энийгээ хаяад энийгээ сонгох уу? Энэ бүхэн таны өөрийн чинь гарт байна. За тэгээд та өөрийнхөө дотоод мэдрэмж, өөрийнхөө бодол санааг одоо сайн зэгцэлж агаад одоо энэ 12 сарда бүгдийн сайхан зэгцлээд уул нь бол тэгж чадна гэж гарч байгаа хгүй нүдэ бодсон ч гэсэн ингээ жингийн тухай хаашаага дарж байгааг мэдэх чадвартай ийм гоё байгаа хгүй уул нь бол тийм тэгээд яг хүлээснээсээ гараарэ гэсэн л ерөнхий мессеж ирээд ах шиг байна. За тэгэхээр 2025 онд хэрвээ энэ асуудлуудаа гоё шийдээд ингээд цаашаа явах юм бол та өөрөө аз жаргал мэдрэх юм бол бусдаас аз жаргал өгнө. Та өөрөө аз жаргалгүй байх юм бол бусдаа бас аз жаргалгүй шүү дээ тийм болохоор энийг бас аюул сайн мэдэрч бас яараа. Тэгээд ерөнхийдөө энэ газар махбодтой 3 дугаар картыг сонгосон хүмүүстэй өөрийгөө олоорой. Та өөртөө хайртай байгаарай гэж хүсэн өрөө. За та бол энэ ертөнцийн хамгийн мундаг, хамгийн одоо ажилч хичээнгүй хөдөлмөрч шудраг хайрыг хүртэх ёстой тийм хүн шүү гэж хэлээд аз жаргалын дээдэг цаглашгүй ихээр хүсье. За тэгээ мэргээ өндөрлөе 2025 онд энэ энерги чинь байна уу? Энэ энерги чинь байна уу гэдгийг үргэлжлүүлээд хараад хэдүүлээ мэдрээд явъя. За тэгээд надтай хамт 2025 онд байхыг хүсэх юм бол комент хэсэг дээр ямар нэгэн байдлаар мэдээлүүлдэгээрээ би энергийн чадвал аваад 2025 онд үргэлжлүүлээд хараад явахыг хичээх болно. Баярлалаа. Баяртай.